소된 다윈지가 먼저 소된 다윈지가 산데 어다 알타타 사한 담에서 소된 주те 어스미 지도에 지졌어 어스 함께 어스나서 그 시스템 비트지 소시데 다다 이때 오시트 도다 어때 제도체 포테인 거듯이 피우자서 혹시 다다 담배서서 알타타 투테 소다 За юуны өмнө бэхэлцэн за Өр ханга политехник коллежийн түүх 50 жилийн ойн баярын мэндийг үе үеийн багш нар болон суралцагчид төгсөгчдөө хүргэж байна. Тэгээд 2013 онд Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Өр ханга аймаг технологийн сургуулийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарсан. Турш шийдвэрийн гол зорилго нь Монгол улсад нэн чухал хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чадварлаг альчичдыг бэлтгэх зорилготой байсан. За тухайн үедээ 1500 орчим суралцагчид нийт 150 орчим багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Тэгээд өнөөдрийн энэ түүхт 50 жилийн ойн баяртаа ирсэн нийт одоо хамт ажиллаж байсан хүмүүстээ одоо хамт олондоо дахин баярын мэнд хүргэж байна. За баярлалаа. Өнөөдөр баярын мэнд хүргье. За баярлалаа. Танд ч гэсэн баярын мэнд хүргье. За өнөөдөр энэ Политехник коллежийн 50 жилийн зориулан одоо сайхан барилдаан зохион байгуулагдаж баяр одоо сайхан болж байна. Баярын хэсглээс хуваалцахгүй тий. За баярлалаа. За Тэмсийн одоо хуучнаараа хэлж чадахгүй юм да. Тэмс гээд би энэ Тэмс гэдэг сургууль 78 онд ирээд би 12 жил багшлаа. Энэ төмөрийн багшаар ажиллаж байсан. Би одоо энэ сургуулиас одоо хадсгүй одоо миний амьдралыг гаргаж өгсөн. Яагаад өгөхөөр энэ чинээс би одоо бүх одоо миний спортын амжилтыг бол бас энэ сургуультай холбоотой. Энэ сургуулиас би 80 оны аймгийн баяр наадмын төрүүлсэн. 82 онд энэ сургуулиас спортын мастер гэдгийг одоо бурхамд явсан манай гавьяат шовдрогч манадад мастер гэдгийг тэмдэглэж өгсөн. Би энэ сургуультай хайртай. Тэгээд миний дараа бас энэ сургуулиас олон улсын хэмжээний мастер гэдгийг бас би энэ сургуулиас зүүсэн. Тэгээд энэ сургууль салсгүй миний амьдрал. Би одоо 72 хүрч байна. Одоо яг энэ сургууль би нэгэн үед спортыг бол одоо биеийн тамирын багш байсан учраас энэ сургуулийг анх одоо олон юуны улсын аваргаас хүрэл медаль тэгээд мөнгө медаль одоо миний тэр үед байсан одоо миний ганц одоо найз маань одоо бурхны оронд явсан Пүрүсрэн гэдэг сайхан багш байсан. Нэгээр бол алдарт бид нар хамт байсан ийм сайхан одоо 50 жилдээ өнөөдөр их гоё тэр үе үеийн одоо 50 жилийн үеийн улсууд ирлээ. Энэ хугацаанд бол их цөөрсөн байна. Тэгээ та одоо 50 жилдээ ирсэн одоо үе үеийн багш нартаа баярын мэнд хүргье. За баярлалаа. Энэ камерлаар за өнөөдөр Политехник коллежийн 50 жилээ болж байна. Та бас одоо энэ сургуулиас ажиллаж амьдарч байсан анхны одоо боловсролын тэргүүний ажил талыг бүртгэж байсан юм байна. Баярын сэтгэлээ уулзаа хамт олондоо мэдлэгээр бишгэлгүй юу? За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр манай сургууль мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлснээс хойш 50 жил гайг өнөр өтгөн сайхан тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай сургууль бол зөвлөлт улсын тусламжийн хүч хөрөнгөөр анх байгуулагдсан манай улсын анхны ганц усны аж ахуйн техникийн мэргэжлийн сургууль болж байгуулагдсан. Тэгээд энээс хойш бүх аймагуудаас элсэл авч тухайн үеийн одоо шаардлагатай усны аж ахуйн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн ийм түүхэн уламжлалтай сургуулаа. Тэгээ өнөөдөр бид сургуулийн 50 жилд хийж бүтээсэн зүйлийг ярилцаж сайхан дурсамжуудаа төлөвлөж байгаадаа баяртай байна.
ялангуяа тухай тэр үеийн ахмадууд нөөдөр суглаад сургуулийн түүхэн замлаас ярьж танилцуулж байгаа сайхан байна. Миний үе энэ сургуульд боловсролын байгууллагад 45 жил ажилласныхаа 24 жилийн энэ сургуульд ажиллаж ирсэн би ихтэй 24 жилийн 17 жилийн сургуулийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж ингэж ирсэн. Тухайлбал энэ сургуулийн одоо тэгшээд 5 удаагийн энэ баяруудаас би 3 удаа эхний 3-ын бол би захин байгуулалтанд оролцож сүүлийн 2-д нь зочдоор орж ингэж оролцож байгаадаа баяртай байна. Ингээд сургуулийнхаа түүх 50 жилийн тохиолдуулан үе үеийн ахмадуудаа өнөө үеийн залуу өсвөр үеийнхэндээ сайхан бүх mëнийг хүсье ёо баярлалаа. Боловсролын коллежид 50 жилийн болж байна. Баярынхаа сэтгэлээс хуваалцаад тэгээ хамт олондоо мишлээд бишгүй та. Бас найзлын техник мэдлэгийн сургууль байгуулагдсан тэр цагаас хойш 50 жилийн түүхийг хамтдаа бүтээсэн нийт сургуулийнхаа багш ажилчид, төгсөгчид, үе үеийн ахмадууд хүндээ түүх 50 жилийн баярын мэндийг хүргэж байна. Ав нэр ээж та. Тэрэн домагийн сасар баруун. Баярлалаа. Политехник коллеж. За мөн одоо технологийн сургуулийн үе үеийн төгсөгчид, багш, ажилтнууд энэ сургуультай ажил амьдралаа холбосон бүх хүмүүст бас түүхт 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Би 2003 онд их сургуулиа төгсөж Өвөрнгай нутагтаа ирээд энэ технологийн сургуульд одоо багшаар ажиллаж ажил амьдралын гараагаа эхэлсэн. Тэгээ миний ажил амьдралын гараа эхэлсэн энэ сайхан сургууль, энэ сайхан оюуны өргөө бол бас олон хүмүүсийн бас мэдлэг боловсралтай, мэрэгчлээ ажилтан бэлтгэж ирсэн ийм том төв. Тэгээ энэ сургуульд одоо миний амьдралын бас дурсамжтай, бас дуршлаг суусан энэ сайхан он жилүүд байсан. Тэгээд энэ сургуульд бас ажиллаж амьдарч байснараа бахархдаг. Тэгээ ирээдүйн Монголыг бүтээх олон хүүхэд залуучууд, олон одоо оюунлаг хүмүүс энэ сургуулиас төрн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд энэ одоо сургуулийн түүхт баярын мэндийг дахин дэвшүүлье. Баярлалаа. Бид нар 70-79 оны төгсөлтүүд 40 жилд бас ирж ирсэн ангиараа. Тэгээ одоо энэ жил бас дахиад ирж байна. Бид нарыг 50 жилд ирээрэй гэж урилга өгч ирсэн. 90 жилд ирж яхад тэгээд ирээд байж байна. Бид нар өмнө говийн голцсон хүүхдүүд байгаа. Өвөр хангаа хожиртаас 1, өвөр хангаа төвөөс 2, тэгээд бус нь өмнө говьоос ирсэн. Их баяртай байна. Сургууль 50 жилийн хойш их гоё болж байна. Бид нар их баяртай байна. Сэтгэл их өндөр байна. Өвөрөөч та. Чаач аян цэцэг. За ингээд өнөөдөр Өвөрнгай аймгийн Политехникийн сургууль 50 жилийн тэмдэглэж байгаа маш их баяртай байна. Ингээд 1974 онд миний аав Шиндэг овогтой Башчинц анхны 7 гэдэг захирлын сонгон цаадал. Тэгээ миний аав анхны жолооч болж байлаа. Тэгээ миний аав одоо Бурхны оронд задарсан. Ингээд дээд тэнгэрээс аав нь харж байгаа. Ингээд Башчинцын одоо үр хүүхдүүд бүгдээрэнд нь одоо энэ 50 жил өрсөн маш их баярлж байна. Тэгээ та бүхэндээ аз жаргал сайн мэдлэг хүсэн өрөөё. Башчинц овогтой Эрдэнэ. Тий. Эрдэнэ үү? Эрдэнэ. Эрдэнэ нэг этэй юу? 2 этэй Эрдэнэ.